За энд нэг хүний үг байгаа даа тий. Alan Watts гэдэг. За яг энэ Alan Watts ч өөрөө яг хэлсэн ч биш юм шиг байгаа даа. Нэг Азийн буддын шашны үгээс гаралтай нэг тийм үг байгаа даа тий. Юу гэдэг болонгорцсон усыг өөрөөр нь орхих юм бол удалгүй тэр өөрөө цэвэрхэн болдгоо гэдэг. Одоо утгатай гэх юм уу. Тэр ямар нэгэн зүйлийг хэсэг өөрөөр нь байлгаад ингээд ажиглах юм бол өөрөө ингээд цэвэршээд тэндээс нь хариулт нь олддгоо гэж ойлгох гэдэг юм тийм. За энэ үг арилжаан дээр биднэрт хамгийн их хэрэгтэй нэг зүйлд ашиглагдах гэдэг. За би өөр дээр эхлээд бол өөр дээр ажиглаж байгаа юм тийм. Тэгээд өөр дээр ажиглаад засаад яваад дараа нь засны дараагаар хүмүүстээр энэ өөрөө ажиглагдаж эхэлж байгаа юм тийм. За энэ өөрөө юуны талаар ярих гэдэг юм гэхээр бид нэг шийдвэр гаргаад за би энд оролт хийнэ. Тэгээд энд гарнаа ч юм уу, энд гарнаа ч юм уу, энд гарнаа гэдэг нэг тийм шийдвэр гаргацсан байна. Хамгийн эхний арилжааны одоо юу гэсэн үг шүү дээ. Одоо юу гэдэг оролт гартын шийдвэр гаргаж байгаа юм тийм. За энэ шийдвэрийг гаргасны дараагаар арилжаа өөрөө эндээс хөдөлж эхэлнэ тийм. За эндээсээ нэг бол миний стоп лоссыг авна, нэг бол ингээд дундаа гацсан, нэг бол ингэж яваад миний TP-г авна. Энэ цаг хугацааны л асуудал байгаа. Хэрвээ би TP-гээ тавьсан бол стоп лоссоо тавьсан бол цаг хугацааныхаа ирэхээр энэ яаж хийж байгаад нэг тийшээ хөдлөнө. Хөдлөөд нэг бол миний TP-г авна, нэг бол миний стоп лоссыг авна. За ийм замлаар явж явах зүйлийг зүгээр орхиод ажиглаад орхихгүйгээр бид нэр дунд нь амар их оролцдог байгаа юм тийм. За дунд нь оролцоод ирэхээр нэг ийм асуудлууд гарч ирээд. За би энэ жишээлбэл орцсон байжгаад ингээд явж байгаад миний стоп лосс руу юм уу те. За миний анхны орсон газар руу дөхөж ирж байна. Анхны орсон газар руу дөхөөд ирчихээр чиний хаачих юм. За тэгээ хаангуудаа буцаага доош явах чинь ингээд доошоо ороод тэгсэн чинь нөгөөх нь дээшээ гараад. Тэнгуут нөгөө нэг стоп лоссоо дахиж цохиулангуудаа энэ дээр дээшээ ороод ч юм уу те. Ингээд дахин нэг стоп лосс аваад алдагдал хүлээгээд орхичих юмыг нөгөөтгөө сайжруулах гэж үзсний үзээд нөгөөх нь бүр дортоод байгаа гэж ойлгох юм. За эхлээд хэрвээ би анхны чиглэл дээр энэ дээр л орхицсан байсан бол одоо юу гэдэг нь те нөгөөх нь нэг бол стоп лоссоо зөхөн, нэг бол TP-г аав. За стоп лоссоо зөхсөн бол гараад юу ч хийлгүй орхиод компьютер хаагаад гараад явчих хэрэгтэй байсан байгаа. Энд тэгхгүйгээр яагаад юм гэхээр энэ нэг оролт юу гэдэг стоп лоссоо алдагдлаа нөхөх гэж үзсэн юм уу? Эсвэл бол ямар нэгэн шийдвэр гаргаад шийдвэрээ өөрчлөөд эндээс буцаага шорт орж эхэлж байгаа. Эсвэл бол дагаад нэмээд шорт орж, нэмээд лонг орчиж байгаа тийм. Эсвэл стоп лоссоо доошлуулад нэмээд лонг орчиж байгаа гэж ойлгох. Аль нь буруу шийдвэр байх гэдэг юм л. Ягаад гэвэл эхний шийдвэр чинь анханасаа чи энийг дээшээ гэж харж исэн. Гэхдээ чамд дээшээгээ биш гэдгийг хэлсэн учраас чи энэ дээр өөрийн гаргасан шийдвэрээ дараа нь яг юу гэдэг өөрчлөх гэж сайжруулах гэж ч юм уу те. Тэр шийдвэрээс чинь бодож исэн бодлоос чинь өөрөөр явцсан учраас энийг сайжруулах гэж үзэж байгааг нь бол ойлгож байгаа юм те. Гэхдээ энэ ялангуяа ингэж хийгээд байхаар энэ өөрөө эцтэй нэлээд сөрөг үр дагавар авчирч байгаа юм те. Ягаад гэвэл энэ сүүлд гарсан шийдвэрүүд нь дандаа нэг зах зээлийн чиний стоп лосс үүснээс чи нэг юм revenge гэдэг нэг сэтгэл хөдлөл үүссэн. Тэгээд revenge үүссэн учраас чи энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр шийдвэр гаргаж байгаа учраас. За анхны шийдвэр чинь бол сэтгэл хөдлөл дээр магадгүй юу гэдэг сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр тулгуурлаж чи энэ шийдвэрийг бол гаргаагүй бах. Цэвэр объектив байдлаар буюу одоо юу гэдэг те зах зээлийг харж агаад ямар нэгэн шунал байхгүйгээр ямар нэгэн одоо юу гэдэг те эндээс би одоо юу гэдэг ашиг хүртэн ч юм уу эсвэл янз бүрийн нэг юм сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр ямар ч байсан автаагүй ухамсар дээрээ тулгуурлаж хийгдсэн шийдвэр байна. Эндээс дараачийн гаргаж байгаа шийдвэрүүд дандаа сэтгэл хөдлөл дээр гаргаж хийгдсэн шийдвэр те. За энд жишээлбэл стоп лоссоо цохиулсан учраас revenge хийх гэж байна. За энд одоо юу гэдэг те стоп лосс руу чинь ойртож байгаа учраас чи энэ арилж байгаа энд хийсэн ашиг алдахгүй тул чи энэ зөв зүгээр явж байгаа арилж байгаа хааж ийн хаагаад буцаагаад хэсэг хугацааны дараагаар харамсангуудаа дахиж нэг арилжаа нээгээд ч юм уу те нэг дунд нь ингээд нэг чиний зүг рүү явчихж байгаа учраас ч юм уу те нэг юм олон дахин шийдвэрийг дараа нь гаргах тусам энэ өөрөө чиний арилжааг баллаж байгаа гэж ойлгох гэдэг. Тэгэхээр хүн болгон дээр энэ өөрөө амар хэлбэг тохиолддог. Гэхдээ бид нар буцаагаад асуугаад үзэх юм бол хаанаас ийм шийдвэрүүд гараад яагаад ийм
юу гэдэг арилжаа нээснийхаа дараа нэг хаагаал нэг нээгээл нэг чиглэлээ солиол нэг стоп лоссоо томруулаад жижигрүүлээл яагаад ийм олон шийдвэрүүдийг гаргаад байгаа юм гэхээр одоо энэ явж исэн обжектив байдал чинь алдагдаад сэтгэл хөдлөл гэдэг зүйл ороод ирчихээр яг үгээр энэ 50 байсан шийдвэр гаргасан. Гэхдээ одоо сэтгэл хөдлөл ороод ирж байгаа учраас энд гаргаж байгаа шийдвэр дандаа буруу байх гэдэг. Сэтгэл хөдлөл өөрөө яагаад emotion дээр гаргаж байгаа шийдвэрүүд яагаад ихэвчлэн буруу байгаад байгаа юм. Энэ ямар нэгэн юу гэдэг обжектив зүйл байхгүй. Энд зөвхөн чи ингэх гэж байгаа юм шиг байна, тийх гэж байгаа юм шиг байна гэдэг хүчтэй тэр нэг юу гэдэг импульс, эмошнд автж байгаа зүйл гэж хэлэх гэдэг юм. За хэрвээ бид нар байнга тайван байдаг байсан бол бид нар ийм шийдвэрүүдийг гаргахгүй байх. За тэгэхээр энд нэг юм зөвлөгөө байгаа. За түрүүний яг нэг буддын агностик эгээмэ гэдэг бас ярьдаг шүү дээ. Болонгортой усыг өөрөөр нь орхих юм бол энэ өөрөө байж байгаа цэвэршдэг тий хамгийн сайнаар цэвэршдэг. За яг энэтэй ижилхэн анхны хийсэн арилжаага яг обжектив байдлаар нь орхиод тэгээд дунд нь юу болох нь энэ нэг тийм чухал биш үү? Тий энэ явж явжгаад ингэж ингээд дунд нь өөрчлөх, сайжруулах гэж үзэх тусам, өөрчлөх гэж үзэх тусам энэ өөрөө шийдвэр чинь асар буруу болж эхэлнэ гэх гээд. Тэгэхээр эхний шийдвэрээ гаргасан шийдвэр дээр бат үлдээд энд нэг дахиад нэг чадвар байгаа. Stillness тий. За stillness гэхээр юу гэдэг юм гэхээр энэ өөрөө суух, ажиглаад суух. Энэ ямар нэгэн байдлаар надад сэтгэл хөдлөл ороод ирсэн байсан ч гэсэн би тэр сэтгэл хөдлөлд авталгүйгээр зүгээр ямыг ажиглаад суух. Ямар нэгэн үйлдэл хийхгүй, ямар нэгэн бодол ч юм уу үг хийхгүй. За тэгэхээр энэ нэг юу гэдэг бид нар сэтгэл хөдлөлтөд авчихаар хүмүүст муухай үг хэлдэг ч юм уу те. Эсвэл бол муу үйлдэлүүд хийдэг ч юм уу дараа нь тэр үйлдэлүүдтэй харамсдаг байгаа. За энэ stillness гэдэг зүйл тэр зүйлээс хамгаалагдсан гэж хэлэх гээд байна. За би зүгээр сууж байгаа учраас ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа. Өөрийгөө тайвширтал сууж байгаа гэж ойлгох гээд байна. За ямар нэгэн надад уур ороод ирсэн байна. Эсвэл бол харамсал, гуниг ч юм уу янз бүрийн хүчтэй сэтгэл хөдлөлүүд ороод ирсэн байгаа үед нь би яагаад юм тэгэхээр эвчлэн зүгээр суучиж. Дотроо яг адаас хүн харахад энэ зүгээр байна л гэж харагдав. Гэхдээ дотроо энэ нэг сэтгэл хөдлөлүүдээ мэдрээд суугаад байгаа гэж ойлгох. Тэгээд хамгийн гол бенефит нь stillness-ийн хамгийн гоё ч юм уу хамгийн гол бенефит нь ямар ч хөдөлгөөн хийхгүй. Үг хэлэхгүй, үйлдэл хийхгүй, хүмүүстэй ярилцахгүй гэсэн үг, нэмж үйлдэл хийхгүй гэсэн. Ингээд сууг хэсэг хугацаанд нэг одоо юу гэдэг те нэг ямар эмошн хүчтэй хэрэг хүчтэй орж ирсэн гэдгээс хамаарат нэг 5 ч юм уу 10 минут суугаад ч юм уу. Ийм скол заримдаа нэг 30 цаг маг суух ч үе байна те. За ингээд суугаад тахаар энэ өөрөө аяндаа ингээд нэг миний дотор байгаа сэтгэл хөдлөлүүд тайвшраад тэгээд тайвшраад дуусахаар би яах вэ гэхээр буцаагаад нөгөө нэг сэтгэл хөдлөл гараад явцсан учраас обжектив байдал руу шилжсэн те. За обжектив байдал дээр 50 байдал руугаа шилжчихээрээ би шийдвэр гаргахад илүү амар болчихж байгаа. За шийдвэр гаргахад би зөв шийдвэрүүдийг гаргаж байгаа гэж ойлгох гэдэг арилжаан дээр бол те. За энэ обжектив байдал руугаа шилжих одоо юу гэдэг. За эндээс 50 байжгаад сэтгэл хөдлөл ороод ирсэн муу шийдвэрүүдийг гаргадаг болж эхэлж байна. За энэ дээр stillness хийгээд суучих юм бол яах вэ гэхээр би энд ямар нэгэн үйлдэл хийхгүй гэлэхгүй тий. Тэгээд нэг цаг хугацааны явцаар ч юм уу энэ хэрэг чи сэтгэл хөдлөлөө мэдрээд хүлээж авч чинь тэр хугацаагаар аажмаар энэ намдаж эхэлнэ тий. Ямар ч бодол, ямар ч сэтгэл хөдлөл насан туршдаа үргэлжлэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг сэтгэл хөдлөл бол төр зуурын энэ 50 байдлаас одоо юу гэдэг төр 50 байдлаас төр хугацаанд шилжиж байгаа тэр нэг стейтийг яриад байна. За ингэж хэсэг хугацааны дараа шилжээд буцаага 50 болно. За энэ 50 үе дээр буцаагаад арилжаан дээр ороод тэр шийдвэрүүдээ гаргах нь хамгийн чухал үг. За яг яаралтай арилжаа гэж хизээч байхгүй гэдэг нэ. За яг яаралтай арилжаа чи хийхээр байх юм болвол яг ингээд одоо юу гэдэг явчмаар юм шиг санагдсан ингэж мэдрэгдсэн ч юм. Тэр үе дээр чи тэр арилжаагаа заавал хийх албагүй болчихсон нэ. За ямар арилжаанууд хамгийн оновчтой байдг вэхээр их тайван байдал дээр хийгдсэн, обжектив байдал дээр хийгдсэн арилжаанууд хамгийн оновчтой зөв шийдвэрүүд гарч байгаа гэж ойлгодог. Тэгэхээр энэ хугацаанд хийгдэж байгаа арилжаанууд бол дандаа ихэвчлэн буруу шийдвэрүүд. Тэгээд энэ хугацаанд хийгдэж байгаа арилжаануудыг харахаар
Нөгөө нэг юунуудын арилтаач миний түрүүний яриадсан те арилж байгаа асар их оролддог арилжаач гарч ирэх гэдэг те. Нэг доош нь явуулаад, нэг доош арилж байгаа хаагаад, нэг дээш явуулаад, нэг дээшээ хаагаад, нэг доошоо явуулах гол. Яг энэ олон дахин сүүлдээ бүр нөгөө нэг дээшээ доошоо ялгахаа болоод хаашаа орох гэж байгаач мэдгээ байлцсан нөгөө юм те. За ингэж олон шийдрүүдээ гаргаад ингэж олон дахин нээгээд хаагаад шийдрүүдээ өөрчлөөд стоп лоссоо өөрчлөөд типийг өөрчлөөд байх тусам наа чинь миний засвар хийгээд байх тусам наа чи уламж бүр дордоод байна л гэж ойлгодог. Тэгэхээр саяны stillness гэдэг чадрыг аваад энд хэрэгжүүлвэл илүү оновчтой гош. Миний хийжсэн харагдсан байгаа даа. За энд бас нэг юу оруулж. За би нэг Discord нээсэн. За Discord биш юу вэ? School дээр нээсэн байна те. Нэг өрөө нээгээд энд миний арилжаанууд тэгээд юунууд явж байгаа. Яг одоо цаг дээр ямар арилжааг би нээж байгаа, ямар арилжааг би бий болгосон, ямар арилжааг би TP авсан, stop loss авсан гэдэг зүйлүүдийг оруулаад явж байгаа. Дээр нь өөрийнхөө сурсан одоо юу гэдэг өөрийнхөө бодож байгаа бодлууд ч гэдэг юм. Ер нь бол миний журналны нэг хэс. Журналыг би нэг сар орчим нэг шавнартаа за нэг ийм байдлаар хийдэж шүү. Энийг ингээд ажиглаад иймэрхүү байдлаар ирээдүйд хийгэрэй гэдэг байдлаар нэг сургамж байдалтайгаар оруулахын тулд нэг сарын хугацаатай ч юм уу нэг сараас илүү үргэлжлэх нөө хэр үргэлжлэх нөө. За нэг ийм юу явуулж байгаа гэж ойлгох байна. Журналны одоо example ч юм уу те. За энэ дээр бас сургамжууд оруулж байгаа те. Би эндээс юу сурсан, энэ арилжаанаас юу сурсан, би энийг юу гэж харддгийг, юу гэж боддгийг, шунлыг юу гэж боддгийг ч гэдэг ч юм уу те. School бол итгэл гэж юу юм? Би энийг яагаад итгэл гэдэг зүйлийг би ингэж одоо юу гэдэг өөрийнхөө арилжаанаас яаж ойлгосон гэдэг зүйл юм чинь. За энэ зүйлүүдээ оруулаад явж байгаа. За тэгээд энэ дээр нэг журнал дээр ревю хийгээд за би энэ арилжаан дээр ингэж арилжааг хийсэн, энэ дээр нь орсон, энэ дээр алдагдлаа хүлээсэн, дараа нь юу болсон, яагаад энэ алдагдлыг хүлээсэн, юу болчихв, энэ дээр ашиг хийсэн бай, дараа нь юу гэдэг юу болсон гэдэг зүйлүүдийг ревю байдлаар ингээд оруулаад явж байгаа гэж ойлгодог. За энэ trading school дээр байгаа юу үнгүү явж байгаа. Тэгэхээр хинж зүгээр дараад орчдөг юм. Сая л нээсэн учраас би энийг юу гэдэг school-ийг яаж ашигладгийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар ч байсан зүгээр дараад орчдөг юм шиг байгаа гэж ойлгоцсон тийм. За ямар ч байсан ямар нэгэн тайлбар байхгүй байгаа. За тэгэхээр би энэ юуг нэг линк байсан. Тэгээд линкийг оруулчихъя. Тэгээд эндээс хараад суралцаад ч юм уу яахан байвал бас ороод ирж болно гэж хэлэх гээд байна.